Үндэсний лотерей Монголд. Үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Та бүхэндээ шинэ оны мэндийг бас хүргэж байна. Ингээд үндэсний лотерейн нэвтрүүлэг эхэлж байна. Анхаарлаа хандуулцгаая. За 2013 он бид бүхэнд Аз гэмэрийг авчрах болтугай гэсэн өрөөлөөр эхлэе. За тэгээд Азийн тэнгэр та бүхнийг ивэх болтугай. Өнөөдрийн Аздангууд маш их мөнгөний Аздангууд тодорхойлсон гэж би бодож байна. За дөрөвдүгээр тохирол дээр та бүхэн өөрсдийнхөө оролцож байгаа мөнгөн дүнгөө бооцоо бодож өсгөж байгаа гэдгийг маш сайн анхаарад ахиухан мөнгөөр оролцох тусмаа та энэхүү дөрвөн тоо сонгосон дөрвөн тоод энэ гурван машин аль нэг дээр тааруул 500, 1000, 2000 дахин дээш үржигдэх боломжтой юм аа. За Азийн дугаарууд маань гарч ирж байна. Үзэгч та бүхэн Азийн дөрвөн тоогоо сонгохдоо тэгээсийн хооронд өөрийнхөө Азийн гэсэн дугааруудаар оролцох боломжтой. Төрсөн он, нэг бол сар өдөр юм уу? Нэг бол өөрийнхөө Азийн тоо гэж байдаг тэр тоогоороо магадгүй утасны дугаарын сүүлийн оронгоор ч байд юм уу? За бүр магадгүй машиныхаа арлын дугаараар ч юм уу? Монголчууд бүхэн машины арлын дугаар нь дөрвөн тоотой байдаг. Тэгвэл та бас азаа тэгж үзэж болно гэдгийг та бүхнээс дуудахад хаатай байна. За ингээд Азийн дугаарууд маань ерөнхийдөө гарч ирлээ. За 3 дахь зэрэг хонжирын машины хамгийн сүүлийн Азийн дугаар эргэлдэн сонгогдсон гарч ирж байна. За 3 дугаар зэрэг хонжирын машин дээр тэг 174 гэсэн тоо гарчсан байна. Тэг 174. Тэг 174. За ингээд та бооцоогоо 500 дахин үржүүлж байна. Хэрвээ таарсан бол за 2 дугаар зэрэг хонжирын машин дээр таны Азийн дугаар таарсан бол тэг 5 5 9 тэг 5 5 9. Ингээд та бооцоогоо 1000 дахин үржүүлж байна. За 1 дугаар зэрэг хонжирын машин дээр тэг 7 тэг 7 3 4 гэсэн Азийн дугаараар гарчсан байна. Тэг 7 3 4. Ингээд та хэдэн дөрөөр оролцсон тэрхүү мөнгөнд ингээ 2000 дахин үржүүлэн азтан болох боломжтой болж байна. За ингээд 6 тэгийн тохирол анхаарлаа хандуулцгаая. Тэгээсийн хооронд та бүхэн 6 таа сонгоно. Сонгосон 6 тоод нэнгүү давцсан дээр байрал дарааллын дагуу таны сонгосон дараалтад таарах юм бол та азтан болох боломжтой. Заавал 6 таа биш. Эхний 2 нь таарснараа та 1504-ний азтан болж эхэлдэг. За хамгийн их Азийн дугаар 4 гэсэн тоо гарч ирлээ. 4 гэсэн тоо гарч ирлээ. За 2 дахь тоо гарч ирснээр та 2 дахь тоо гарч ирснээр 1504-ний азтан болно. За 4 2 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд 1504-ний азтан болж байна та. Яг таны сонгосон Азийн дугаар хамгийн ихний тоо 4, дараагийнх нь 2 байхад та 1504-ний азтан болно. За 3 дахь тоо Азийн дугаар 1 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 1515 руугаа өөрчилж байна. 4 2 1 гэсэн Азийн дугаараараа 1515 руугаа өөрчлөлөө. 4 дахь тоо гарчсараа таны 150,000 руу 150,000 руугаа өөрчлөх боломжтой. 7 гэсэн тоо гарч ирлээ. 7 4 2 1 7. Ингээд та 150,000 төгрөгийн азцсан болж байна. За ингээд 5 дахь тоогоо дэсийн ядуу хүлээж байгаа. 5 дахь тоо таарах юм бол та сая 500,000 төгрөгийн азцсан болно. 5 дахь тоо 6 гэсэн тоо гарч ирлээ. 6 гэсэн тоо гарч ирлээ. За ингээд 6 дахь тоо маань гарчснараа та 50 сая төгрөгийн азцсан болох юм аа. 50 сая төгрөгийн азцсан болно. За гайхалтай 5 гэсэн тоо гарч ирлээ. Нэг ч тоод авцсангүй. 4 2 1 7 6 5. Ингээд та 50 сая төгрөгийн азтан болж байна. За өргөжлүүлээд 642-ын тохиолдолд анхаарлаа хандуулцгаая. 1-42-ийн хооронд Азийн дугаарууд байрласан гэдгийг та бүхэнд харуулж байна. Бүх тоонууд байгаа. 1-42-ийн хоорондох тоонууд. За ингээд 120 сая төгрөгийн шагналын сантай 642-ын тохиолдолд эхэлж байна. 642 мөн адил бас боломжуудтай. Ямар боломжууд вэ гэвэл 1-42-ийн хооронд сонгосон 6 тоо гарч ирснээр та 120 сая төгрөгийн азтан болно. За магадгүй байрал дараал харгалзахгүй гэдэг бол бас их гоё том боломж болов гэж бодож байна. Хамгийн ихний Азийн дугаар 28 гэсэн тоо гарч ирлээ. 28-ын тоо гарч ирлээ. Байрал дараал нь энд орсон байж болно. Гагцгүй таны сонгосон 6 тоод энэ дээр гарч ирэхэд та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За 2 дахь тоо 24 гэсэн тоо гарч ирлээ. 28 24. За 642 бол 4 тоо таарад 20,000 төгрөгийн азтан, 5 тоо таарад 900,000 төгрөгийн азтан. За тэгээ 5 дараа 1 тоо нэмэгдээд та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За 3 дахь тоо 23 гэсэн тоо гарч ирлээ. 28 23 24 гэсэн тоонууд гарч ирсэн байна Азийн дугаарууд. За 4 дахь тоо хэдийн тоо гарч ирэх болоо бүгд хамтдаа засиад хүлээж байгаа болов. 4 дахь тоо 8 гэсэн тоо гарч ирж байна.
8-ын тоо гарч ирж байна. 28, 24, 23, 8. Ингээд 20 мянган төгрөгийн азтан болж байна. За ус магадлал байгаа бид хүн 7 дахь тоо бонус тоогоо сүлээх ёстой. За ингээд 5 дахь тоо 14 гэсэн тоо гарч ирлээ. 14-ийн тоо гарч ирлээ. Ингээд та 900 мянган төгрөгийн азтан болж байна. За 120 сая төгрөгийн азын дугаар 34 гэсэн тоо гарч ирлээ. Энэхүү 6 тоог та байр тараад харгалцахгүйгээр энэ 6-ыг сонгоход та азтан болох боломжтой. 120 сая төгрөгийн азтан болж байна. 28, 24, 23, 8, 14, 34. За бонус тоо маань 15 гэсэн тоо сонгогдсон гарч ирж байна. Бонус тоо маань 15 гэсэн тоо сонгогдсон гарч байна. Ингээд үзэж та бүгдийг азан тэгэр ивэлсэн гэдэгт итгэлтэй байна. Ивэгч болно. 2013 онд хүн болгон аз хямраар дүүрэн байх болтугай. Үндэсний лотерейн төлөвлөгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей